За хэд хоногийн өмнө Монголын NTV телевизээр нэг сонирхолтой мэдээ гарсан байл л дээ. NTV-гийн сурвалжлагын их нэвтрүүлсэн эмнэлгийн үйлчлүүлэгчтэй хийсэн ярилцлага гарсан байлээ. Энэ хүн болохоор тэрэгцэртэй хүн. Тэгээд энэ нөгөө их нэвтрүүлсэн гадаахын замаар нь явах гэсэн чинь налуу заман дээр нөгөө хурд сааруулагч шиг юм хийцэн. Тэгээ энэ хүн өөрөө хилчээл л дээ энэ одоо баг энэгээр нь явах юм бол нисээд өгмээр шахуу ийм байна гэсэн. Тэгээ ер нь Монголд ингээд уг нь стандарт байдаг юм шиг байгаа. Тэгээ газрууд ингээд гадаа орц гарцсан дээр ийм налуу зам хийхэд хийсэн байдаг. Гэхдээ тэр нь яг нөгөө амьдрал дээр хэрэглэхэд айгүй хүндрэлтэй тийм замнууд байгаа харагдаг. Гэхдээ яг ингээд сэтгэл гаргаад яг энийг чинь хэн хэрэглэх үлээ, яаж ашиглах боломжтой байх үлээ гэдгийг бодолцож хийдэг газрууд байхгүй ш байгаа. Жишээ нь саяхан бас шинээр үд хаалганаас ид шидийн орон дунд говь хаалга руу ордог гэсгээ ийм гоё байдлаар хийсэн байгаа. Энэ бол их боломжийн харагдаад байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор бид тээр Европт, Чехэд стандарт нь ямар байдгийг, Монголд ямар байдгийг гэдэг талаар ярих гэж байна. За тэгээ Монголд ер нь ямар хуу байд юм бэ? Стандарт энтер гэж байдгийн байна уу чи? Харин би Монголыг судлалаа л да. Өнөөдөр сонины 2021 оны 10 дугаар сард нийтлсэн нийтлэлийг олж уншсан. За тэгээ энэ нийтлэлийг бичихдээ өнөөдөр сонныхан өөрсдөө нөгөө редакцийн уулзалт гэж зохион байгуулалт юм байна л да. За энэ уулзалтын дээр хин хэнийг өрсөн гэхээр барилга хот байгуулалтын яамнаас мэрэгжилтэн, мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас мэрэгжилтэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэрэгжилтэн, стандарт хэмжил зүйн газрын мэрэгжилтэн, тэгээд дээрэс нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бас байгууллагын тэр хүн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уулзаж ярилцсан байна. Бүх хүн зорчих боломжтой, хүртээмжтэй зам барилга байгууламж барьж дид бүтэц бий болгох нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил биш юм аа. Харин бүх хүн тэгш ирэх эдлэх боломж бүрдүүлж буй явдал гэдгийг дэлхийн нийт ойлгоод олон жил өнгөрсөн гэж байна. Тиймдээч нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд иргэн нийгмийн харилцаанд оролцох боломжийг орчин нь хязгаарлаж байвал тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин тэр хүнийг орчин нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа хэрэг хэмээн онцолдог гинэ. За тэгээ хүртээмжтэй орчин зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй. Энэ бол насных нь бүх иргэн нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрт шаардлагатай зүйл юм а гэж үзсэн байна. Жишээлбэл налуу болон чиглүүлэгчтэй хөтөж замаар тэрэгт хүрсэн хүн өндөр настан хүүхдүүд гээд хинч явж болно. Энэ замыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулаагүй бөгөөд харин бүх хүн түүгээр эргэтгэж зорчих боломжийг бүрдүүлсэн шийдэл юм а гэж онцлсан байгаа юм. Монголын барилгын салбарт баримтлах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гарын авлагыг 2004 онд гаргасан гэж байгаа байхгүй юу? Ингэснээр манай салбарт анх удаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг авч хэлэлцэж шийдэх чиглэлээр ажиллаж эхэлсэн хэрэгэ гэсэн байна. За түүнээс хойш бодлогын баримт бичгүүд боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. За тухайлбал 2011 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох тухай баримт бичиг боловсруулсан. Гэхдээ сая дурдсан баримт бичиг гарын авлагын заавал хэрэгжүүлэх бус зөвлөмжийн шинж чанартай учраас хэрэгжилт нь хангалтгүй байдгаа гэж байна. Стандарт хэмжил зүйн газрын мэрэгчлэлтнийх нь хэлж байгаа. Стандарт хэмжил зүйн газраас баталсан стандартууд нь явган хүний зам багтаа ийм хэмжээний өргөнтэй байна гэж заасан. Мөн замын эхлэл болон төгсгөлийг хэрхэн засаж шинжлэхийг наривчлан тусгасан байх жишээтэй. Түүнчлэн стандартад заасан хэмжээг томруулж сайжруулах боломжтойгоор онцлог байдаг. Харин 2017 онд шинжилэн баталсан стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгох гэж хэлсэн ерөнхий зарчим үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшөлдсөн боловсруулж баталсан сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгоно гэж заасан гинэ. Өөрөөр хэлбэл стандартыг заавал хэрэгжүүлэх бус сонгон хэрэглэнэ гэсэн үгэлтэй гэж байгаа байхгүй юу? Олон улсад стандартуудаас аль тохирохыг нь сонгон хэрэглэсний үндсэн дээр орчны хүртээмжийг сайжруулж хэвшсэн. Гэтэл манай улсад сонгож хэрэглэнэ гэдгээс шалтгаалan хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсан. Тодорхойлбол заавал хэрэгжүүл гэж заагаагүй учраас аж ахуй нэгж байгууллага хойрог ханддаг болсон тал бий гинэ. Амар харамсалтай байна тий. Цаашлаад заавал мөрдөх стандарт гэсэн ойлголт өмнө нь манайд байсан. Харин стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилэлээр стандартыг сонгох зохицуулалт бий болсон.
Мэргэжлийн ялалтын байгууллагын шалгалт хийх явцдаа тухайн байгууллагад стандартыг мөрдүүлэхийн тулд зарга үүсгэсэн тохиолдлууд ч байгаа. Гэхдээ стандартыг сонгож хэрэглэх боломжтой гэдгээс шалтгаалаад аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэхгүй орхиж бид зарга авч чадаагүй тохиолдлууд цөөнгүй бий гэж. Үүнээс гадна техникийн шаардлага гэсэн ойлголт байдаг. Зарим стандартыг техникийн шаардлага гэж заагаад өгчихвөл заавал хэрэгжүүлэх зохицуулалт бий болно. Түүнчлэн стандарт хэрэгжүүлээгүй төлөө хүлээх хариуцлага манай улсад байдаггүй. Хариуцлага зайлшгүй байх ёстой. Аль ч байгууллага аж ахуй нэгж иргэн стандартыг хэрэгжүүлээгүй төлөө бүхэн эргэтгэж амьдрах нөхцөл бүрдүүлээгүй төлөө хариуцлага хүлээх шаардлагатай гэж боддгоо гэж тэр хүн хэлсэн байна. Тэгээд ингэж явж байгаад юу яаж байгаа? Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг одоо бид нар ингээ боловсруулж байгаа. Энэ одоо хууль хэрэгжснээрээ те мэдээж сайхан болно. Тэгээд саадгүй байдал хүртээмжийн тухай хууль нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй хүн болгонд зориулагдаж байгаа хууль юм а гэд. Гэтэ яг энэ хуулийн хилцүүлэг бол надад айгүй таалагдсан. Амар олон талаасаа хилцүүлэг нь өрнсөн айгүй амжилттай явсан юм байна лээ. Тэгээд жил болгоны 12 дугаар сарын 5-ны өдөр чинь дэлхийн нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр байд юм байна. Тэгээд яг энэ өдөрт манай ерөнхий сайд маань сайхан нөгөө илгээлтийн бичиг хүргүүлсэн байгаа юм л да. Тэгээд нөгөө илгээлтийн бичгийнх нь гол одоо өгүүлбэр нь саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг бид нар одоо ингээд авч хэлэлцэж эхэлсэн те энийг одоо ингээд их хуралд өргөн барихаар болж байгаа шүү гэж хэлсэн байгаа. За тэгээ энэс хойших яг саадгүй байдал хүртээмжийн тухай хууль батлагдлаа гэдэг өгүүлбэр би ерөөсөө хайгаад олсон бай. 21 оны 12 сараас хойш ер нь мэдээлэл энэ тухай мэдээлэл ингээ байхгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Хэрвээ магадгүй сонсож байгаа хүмүүс манд батлагдсан байх юм бол батлагдсан байлээ шүү гэд хэлээрээ. За энэ мэдээг бэлтгэх бол одоо миний бараг туйлын хөслүүдийн нэг байсан гэж бодлоо. Яа тэгэхээр би ерөөсөө ингээ нөгөө Чехэд анх ирээд нэг тийм айхтар соёлын шок бол болж байгаагүй. Харьцангуй ингээ монголчин бас нөгөө Европтой нэлээд ойролцоо соёлтой орчин нөхцөлтэй болоод ч тэр юм уу. Гэхдээ ингээд хамгийн түрүүнд нүдэнд өртөд атаарч исэн зүйл бол энэ нөгөө саадгүй байдал. Праг донхсны буудалд буугаал гадагшаан гараад автобусанд суугаад нөгөө явах газар руу явхад автобус нь зүгээр юм нөгөө шаттл бас биш, аэропортын онцгой автобус биш, зүгээр энгийн нөгөө автобусанд сууж байгаа хгүй. Тэнгүүт ийм намхан шалтай. Тэгээд тэр нь шууд боржуурандаа ингээд тулаа зогсдог. Тэнгүүт аэропортоос ч ингээд баахан чамдаан чирсэн хүмүүс гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд шууд тийшээгээ суугаад за тэгээд тэр нөгөө буудал болгон дээр яг л зөвхөн тэр аэропортын буудал дээр ч буудал болгон дээр яг ингээд боржууртайгаа шахаа зогсдог. Тэгээ шаардлагатай бол ингээд автобус нь жоох ингээд хазаагаад баруун тишээ болдог хаалхан тал руу. За тэгээд бүр ингээд нөгөө жижиг дугуйтай юм цахилгаан машинтай одоо тэрэгтэй хүмүүс үүдийг штэ тий ялангуяа хөгшин хүмүүс голцоо тийм юутай байдаг штэ. Тэр хүмүүс чинь ингээд боржуурандаа тулаад зогссон ч гэсэн ингээд шууд тэрэгтэйгээ явхад хэцүү байдаг болохоор нөгөө тавцсан байдаг автобусны хаалганы тэнд байдаг. Тэгээ жолооч нь шууд бууж ирэл түлхүүрээрээ онгоолгоод тэр буудаг тавцанг ерөөсөө тийм нэг түүрцсэн зүйлгүй яг л хийх ажлынх нь нэг хэсэг гэдэг утгаараа ямар ч стрессгүй тэгэл буулгаад өгдөг. Автобусанд байгаа зорчигчд ч гэсэн тэрэнд нь ерөөсөө ингээ хурдан яваач гэж түүрцсэн юм ерөөсөө анзаарагддаггүй. Тэр байдал бол хамгийн түрүүнд нүдэнд тусаад бүр ингээд нэг дотор атаархал дүржсэн. За тэгээд энэ мэдээг бэлдэх явцдаа би юу яллаа л да. Тим нэг хууль дүрм стандарт байд юм уу гэд хайжаад тэгсэн чинь барилга байгууламж барихтай холбоотой ерөнхий юм нэг хууль байдгийн байна. За тэрнийх нь нэг хэсэг нь 398-ийн 2009 гэсэн дугаартай тушаална барилга байгууламжийг саадгүй ашиглах боломжийг хангах техникийн ерөнхий шаардлага гэсэн нэртэй байгаа. За тэгээ энэ хэсэг нь бол ерөнхийдөө тусгай хэрэгцээд иргэд болон хөдөлгөөний бэрхшээлтэй эсвэл зүгээр хүүхдийн тэрэгтэй хүмүүс чөлөөтэй орж гарах за орон сууц байх юм бол амьдрах боломжийг хангасан байх ёстой гэдгийг ингээд нэг бүрчлэн заагаад өгсөн байна. За тэгээ энэ тушаалын хавсралт нэгдээр бүр ингээд нарийн ингээд тоотой заагаад өгсөн байхгүй. Тэнтрээс нь зүгээр яг энэ налуу замтай холбоотойг хэлэх юм бол хүн явах зам талбай тэгш хавтгай халтархааргүй материалаар хийгдсэн байна. Гадаргуун үрэлтийн коэффициент нь доод тал нь 0.5 байна. Налуун дээд тал нь 10 градусын налуутай байна гэж заагаад өгсөн. За тэгээд цаашаа явжсэн чи хайлтаа игээ явжсэн чи нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан бас юм зөвлөмж байт юм байна. Яг энэ тухай.
Магч уг нь бол нүүбэд нэгтцсэн орно шүү дээ. Тэгэхээр энэ юуг нь бас тэр хилэлцэж байгаа хуулида тусгасан л байх. За тэгээ эндээс нь харсан чинь за яг налуу замтай хэсгийг нь л ярьж налуу замтай холбоотой хэсгийг нь л би ярьж байгаа шүү. За. Налуу зам хийхтэй холбоотой гардаг түгээмэл асуудал нь болохоор буруу материалаар хийх, хит өгсүр эсвэл урт замын дунд ямар нэгэн амрах хэсэггүй байх гэх мэт асуудлууд байдаг гинэ. За тэгэхээр юуг анхаарах хэрэгтэй гэхээр барилгын дотор орчинд налуу зам хийх нь тийм тохиромжтой биш. Ягаад гэвэл зай талбай их авдаг. Тийм болохоор одоо лифт мифтер ч юм уу тиймэрхүү байдлаар зохицуулах хэрэгтэй. Харин гадна талд яг юм налуу зам нь илүү тохиромжтой байдаг. Энгийн шат хаалгатайгаа аль болох ойрхон байвал зохимжтой. Одоо жишээ нь тэрэг дүрээд явж байгаа нэг найзтайгаа нэг хаалгаар оронгуудаа ингээд нөгөө зам нь салаад явчихгууд бүр холоор тойрдог ч юм уу тийм байх чинь бас л ингээд нэг юм өөр байдал ялгаатай байдал үүсээд нь шүү дээ. Тэрийг бас бодолцох хэрэгтэй гэсэн утгаараа. За тэгээд хэлбэрийн хувьд яг хуу энэ нөгөө зурган дээр харуулж байгаа шиг тэр чигтээ шулуун эсвэл ингээд жоохон явж байгаад 90 градус иргэдэг эсвэл ийм шатчиг 180 градусын ч юм уу тийм байх боломжтой гэсэн байгаа. За тэгээ өргөний хувьд хамгийн багадаа 90 см байвал зохимжтой. Налууг тохируулахдаа ямар урттай замд туулах, ямар хэмжээгээр өргөгдөх вэ гэдгээр нэгэ хүснэгтлээд харуулсан байгаа. Энд дээр нэгийг харьц 20 гэдэг нь одоо 20 метрийн урттай замыг туулахад тэр зам нь ерөөсөө 1 метрээр л өргөгдөх ёстой гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол 5% налуутай. За градус руу шилжүүлэх юм бол энэ нь 286 градус. За энэ бол хамгийн зохимжтой хэмжээс гэж байгаа. Гэхдээ энэс дэшээ бүр 10 хүртэлх хувийн налуутай байхад бол ерөнхийдөө болно. Гэхдээ 5-аас 10 хүртэлх хувийн хооронд байх юм бол жишээ нь тэрэгцэртэй хүн өөрөө явахад хүндрэлтэй заавал хин нэгнэр төрүүлэх шаардлагатай байдаг гэж байгаа байхгүй юу? Энэ дээр энэ амар наривчилсан байна шүү те. Тийм. Тэгээд 10%-аас дээш налуутай болоод ирэхээр аюултай гэж байгаа байхгүй юу? За тэгээд 10% гэдэг нь одоо градусаар бол 5.7 градус байгаа байхгүй юу? Тэгтэл одоо манайд ч зарим налуу замыг харж байхад юу 5.7 градус байтугай бараг 20-30 градус. За бараг л 45 градус холгүй л байдаг баг. Зөвхөн Монголд харж болох зүйлс гэдэг сонь зургууд яваад идэв шүү дээ. За гэхдээ яг зөвхөн Монголд ч тийм байдаг гэж бодож болохгүй. Би яг 23 жилийн өмнө Гүрж рүү эгчийнхаа хүүхэдтэй явсан байхгүй юу? Тэр нөгөө манай эгч хүүхэд жоохон байсан болохоор тэрхтээ. Гэсэн чи Гүрж манай хоёр яг ингээд нөгөө газар нутаг соёлын хувьд маш их ялгаатай ч гэсэн бас нэг пост коммунист гэдгээрээ ч юм уу төстэй зүйлүүд айгүй ихтэй. За тэрний нэг нь яг энэ налуу зам байсан. Уг нь бол налуу зам байх ёстой гэсэн бас нэг тийм шаардлага байдаг юм шиг байгаа. Ингээд хаасаагүй налуу зам байхын үед байж байгаа. Шаттай газар болгон налуу зам байхын үед байгаа. Гэхдээ бүрстэ амар огцом өгсүр заяа тэгсэрнэ бүр юм амар халтаргаатай материалаар хийгдэж мэгдсэн. Тэгээд азар гүрч хүмүүс айгүй сайхан сэтгэлтэй тусч хүмүүс бүр ингээд асуугаагүй багтал шууд хурж ирээл ингээд нөгөө хүүхдийн тэрэг мэрэг өргөдөг. Тим тултаар бид гурав айгүй гайгүй аялсан ш. За тэгээд энэ нүүбийн стандарт бишээ зөвлөмжийг цааш нь ярих юм бол 10 м тутамд зогсож амрах хэсэгтэй байх шаардлагатай гэж байна. Тэр чинь одоо ингээд нөгөө тэрэгцэртэй хүн жишээ нь өөрөө ингээд явдаг бол тэр чинь удаан явахаар цуцсан шүү дээ. Тэг ялангуяа өсвөр газар тийм болохоор тийм амрах хэсэгтэй байх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд дор хаяж 40 см өндөртэй хашлага буюу одоо нэг хажуугарах бариултай байна. Хэрвээ энэ зам маань айгүй өргөн 3 м юм уу түүнээс илүү өргөнтэй байх юм бол дундуур нь бас юм юутай хашлагтай бариултай авах хэрэгтэй гэж байгаа юм л та. За мэдээж гадаргуу нь бас халтардаггүй авах ёстой. Гэхдээ хивс тавихаас татгалзах хэрэгтэй гэсэн ба. Яа тэгэхээр нөгөө хивс ч одоо хумралдаж нугаралтаад ч юм уу те гинтингээ хүнийг бүдэрч унгаах тийм өсөлтөө гэдэг талаас. Тэгээд ус зайлуулах системтэй авах хэрэгтэй. Иймэрхүү зөвлөмж болон хууль дүрм байдаг юм байна. Яг одоо ингээд чихэд амьдарч байгаагийнхаа хувьд ингээд харахад угаасаа бүхэл зэг дээр налуу замтай тий. Ялангуяа надад чиний нөгөө эхний ярьсан жишээ тэр автобусны жолооч тий өөрөө ингээд бууж ирээд хүмүүс туслаад оруулдаг. Тэгээ тэр жишээ зорчигч нар нь ямар ч тэрэн дээр юм хариу үйлдэл үзүүлдэггүй тий. Энэ болгон ч өөрөө бас амар таатай орчныг ялтчгүй нөгөө Европод таатай амьдралын
нэг хэр маяг мөн үү гэвэл мөн байгаа байхгүй юу? Тэгэхээр манайд ч болохоор ихэнх автобус нь нөгөө өндөр шаттай автобус байна. За тэгээ сүүлд уг нь бол нөгөө намхан шалтай цэнхэр урт автобуснууд орж ирсэн тий. Гэтэ тэд нар нь тэр тавцангаа буулгаж байгааг бол би хизээж харж байгаагүй нэгдүгээрт, хоёрдугаарт тэд нар хизээж боржууртай ингэж шахаж зогсдоггүй. Нөгөө хүүхдээ тэрхтээ нэгээд боржуурнаас буулгаад буцаад автобус руу өргөж оруулна гэдэг нэр үнэхээр төвхтэй. Тэгээ тэр автобусанд оронгууд яг нөгөө тэрхтээ хүн зогсох газар нь бөөнөр ингээ багшралтаа зогсчоод ерөөсөд зай гаргаж өгдөггүй. Гэх мэт асуудлууд байна. За энэ мэдээгээр бид тэр одоо зүгээр ингээд Монголоо муучлаад баймааргүй. Энийг чинь бас хүн болгон одоо Монголд байгаа хүн ч гэсэн ингээд өөрчлөхөөр нөлөөлөх боломжтой. Жишээ нь тэр урт автобусанд шаардлага тавиад сурчих хэрэгтэй те ичид зовлгүй. Би ингээд хэрэгтэй явж ингээд энэ тавцангаа буулгаад үг гинэ тэрэ гэж шаарддаг байх хэрэгтэй нэгдүгээрт, хоёрдугаарт тэр урт автобусанд сууж байгаа хүмүүс яг тэр нөгөө тэрэгтэй хүмүүсийн очиж зогсох газар хэрвээ яг ингээд нөгөө тэрэгтэй эсвэл хүүхдийн тэрэг түрээ явж байгаа хүмүүс нь ороод ирэх юм бол хилүүлэхгүй зүгээр заагаа тавиад өгчдөг байх хэрэгтэй. Тэгээ таны ажилдаг газар, амьдардаг орон сууцнд чинь налуу зам байхгүй бол тэрийг хилээд хийлгэх хэрэгтэй. Жишээ нь орон сууцнд бол одоо хуучны орон сууцнууд ялангуяа тийм зам байхгүйдэг. Гэхдээ сөөхийн мөнгө гэж юуны төлөө бид нар төлдөг үлээ те. Сөөхийнхаа хуралд нь очиж суужээ. Тэгээ тэрүүгээрээ бид нар юм налуу замтай болмоор нүүхэд тэрхтээ хүүхдээ гаргахад дугуйгаа оруулахад эн чинь хэцүү байна гэдгийг хэлээд өөрсдөө тэр сөөхийнхаа ажлыг хянаж хийлэгдэг байх хэрэгтэй. Гэх мэтчлэн бидний өөрсдийнхөө зүгээс хийх боломжтой зүйл маш олон байгаа. Зөвхөн бүх юмыг ингээд хотын захиргаа эсвэл засгийн газар хийнэ гэж хараад байх хэрэггүй байхгүй. Харин тийм угаасаа одоо яг чи бит хоёрын ингэж ярьж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол нөгөө иргэний оролцооныхоо үүргийг л гүйцэтгэж байгаа гэж би бол тэгж ойлгоод байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар мэдээлэлтэй байхтай тэрэн дээр гарц гаргалгаа шийдэл за хоёр орны энэ хүүчлэлтэй хүүчлэхгүй байгаа те харьцуулалт алийг нь бид нар авч болох уу, алийг нь хаях уу? Энэ болгон дээр өөрсдийнхөө ямар нэгэн байдлаар оролцоотой байх нь айгу чухал юм а гэдгийг илэрхийлээд байгаа юм л та. Тэр нөгөө чамайг автобус ярьсан чинь подкастын маань сүүлийн хэсэг дээр автобусны тухай байх болно. Бүрээ тэрийг ярьчих гээд ах яах вэ? Шууд үргэлжлүүлж ярих гээд тэгээд